Цэцгийг бол одоо найз охин бишээ. Найрах гэж байгаа охиндоо өгөхгүй. Тэр өдрийн бэлгэн гээд өгөхгүй явж ирсэн. Тэгээ яг би яг очиж шүү гарч ийн чи болсон уу гэдэг яг тэгээ гараа явжсэн. Бага энэ баг хажууд сууж байгаа шүү дээ. Аа. Мом. За, одоо шууд хэлчих юм уу? Болцсон юм уу? За, намайг одоо найдангийн өсгөө гэдэг. Би энэ фиксгийн дугуйнаад 2 жил хагас болж байгаа. Тэгээд манай бас бүлгэн жидэг хөөхтүүд бас байгаа. Тийм тон фиксгийн бэт байгаа. Omnido for the beat. Юу, жил хагасан өмнө нээж исэн. Тэгээ анх эхлэхдээ бол нэг 10 дотор л хүүхдээсэн. Одоо бол нэг 10 гаруй 20 төхөө хүүхдүүдтэй байгаа. Тэгээ яг дугуугаараа нийлж хүүхдүүдийг одоо энэ тэнтэйс нь цуглуулж авсан л тийм бүлгэн крип байгаа. Анхны үүсгэн байгуулагч нь одоо би юм да. Зорилго нь гэвэл одоо хүүхдүүдийг дугуй онолж яг энэ дугуйныхаа төрөлд оруулж ирэхийн тулд тэгээд ер нь өөрсдөө яг ийм дугуй fixed gear гэдэг дугуй ийм байдэн шүү гэж танилцуулах гал тэгж нээжсэн да. Яг манайх бол ер нь бол өдөр тутамдаа тэгээд цуглараад байж идэг. Тэгээд яг бүр ийм олон нийтийн юу гэвэл 8 сарын 17-нд бүр ингээд Монголын бүх хүүхдүүдийг бас цуглуулахыг их уриалдаг. Тийм юм. Яаж юу гэвэ? За яаж байгаа эвгүй болчихлоо шүү. Аа тий. 8 сарын 17-нд нэг юм өдөрлөг зохиодог. Тэгээд 4 сарын 17-нд бас нэг бас энэ жилийнхээс за ер нь бол зуныхаа нээлтийг 4 сарын 17-нд хийдэг. Тэгээд хаалтыг нь болохоор 8 сарын 17-нд хийдэг тийм өдөрлөг Монгол Air хийдэг. Тэгээд 8 сарын 17-нд fixed gear day гээд тийм болгосон бас тийм зохиосон байгаа. Миний хувьд л нэг 2 жил хагас болж байна да. Тэг төгжихгүй олон найз нөхдөд болдог төгжихгүй тэг эрүүл мэнд хэрэгтэй. Тэг тиймэрхүү л байна да. Заваараа сүгэлт хийж болно. Бас юу яавал үргэлж хийгээд тэгээ бөөнөрөө ер нь л олуулаа бөөндөл явж байна да. Omnido for the beat. Ёо, за ядарч шүү. Энэ суудлаа өөрчлөх үү? Жохоо ингэ сунх уу? Жохоо ингэх үү? За тэгээд. Ер нь бол яг хоббигоороо юу яагаад мөнгө олж бас болдог. Бид тэгээ ингээд өөдөж муудахаараа ингээд хөргөлтийн группээс хараад за энд юу вэ нийшээ вэ? Ойрхон байвал ойрхон хөргөлтийг аваа тэгээ ингээд бөөнөрөө нэг цэг рүү хөргөж өгөөл. Тэгээ тэр мөнгөөрөө ер нь хуваалцаал ундаа авч байгаа л тэгэл тэр нь зур тэгэл алгуулт юм да. Ер нь бол дугуй унахад асуудал бол дугуйн зам байхгүй. Тэгээд ингээд ер нь машин замаар явахаар юу яадаг? Машин нь шахаж сигналдаж одоо дээрэнгүү маягтай байдаг. Тэгээд явгууны замаар явахаараас хүнтэй мөргөлчгөөд амар эвгүй байдаг. Тэгээд ер нь машин замаараа л машинтайгаа алцаал явж идэв дөө. Аюулгүй байдал ер нь номер 1 тэгээ эрүүл мэнд тэгээд ой тэр хоёр чинь нэг үстэй. Аггүй л. Ер нь бол дөрмөндөө бол яг нэгдүгээр игнэгийн баруун талаар шахаж явах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийг бас машинтай хүмүүс ойлгохгүй сигналдаад дээрэнгүү маягтай байдаг. Заавал манай крип бол одоо тоормцгүй. Тэгээд ийм fixed gear гэдэг төрлөөрөө бол яг тодорхой юу яаж байгаа. Тэгээд араан шаригддгүү. Дандаа дугуй нь эргэжэдэг, дөрөв нь эргэжэдэг, тоормцгүй болохоор яг тэр талаараа л юу бах та fixed gear гэх. Тэгээ манай крип бол ер нь бол тэмцээн уралдаан бас зохиодог. Тэгээ 8 сарын 17-нд тэгээд 4 сарын 17-нд гэж байгаа дээр тэнцэнэ бас нэг хөгжөөн тэмцээн уралдаанаа юм зохиодог. 8 сарын 17 нь бол ер нь бол Монголын fixed gear day гээд тэмцээн манай зүгээс тэмцээн гаргаж өгдөг байхгүй. Зохиодог. За тэр гэмтэл авч ирсэн бол зөндөө. Яг бүр тоолж орлошгүй. Яг болимодич гэж ер нь бодож байгаа. Ер нь бол хурдан идгээ дуугаа унахысаа л гэж боддог. Ер нь бол тийм. Эгмээ угалчаад 10 оноо бас дуугаа унжсэн юм л дээ. Ер нь хамгаалтын хэрэгсэлтэй байл гайгүй дээ.
толгоогоо гэмтэж бол бас нь гайваа те. Өөрөг намайг юм сонсон шүү дээ. Даан гацчих шүү дээ. Оо ингэж бодохгүй ингэж идэх. Яа төмөө. Оо тий. Талбай дээр таараад тэгэл нэг нэгээрээ уулзаал тэгэл танилцаал тэгэл хамт жийж эхлээл тэгэл танилцсан да. Тэгээд нийлээл дандаа бүнд дуугаа ундаг тэгж л найзууд болсон. Яг бидрийг ингээд тоож ирж байгаатай нэгэл дандаа хамт яваал бидрийг бас зарим нь тоодгүй мүү яг ингээд цаашаа зүгээр тоохгүй яваад өгдөө ягаад ч юм. Тэгэл хамт ирж байгаатай хамт яваал тиймэрхүү. Йоо. Намайг бүрвд орж эрдэнэ гэдэг анх нэгдэгтэн л орж исэн тэгээ одоо баг 2 дахь жилээ болох гэж байна. Бид нэр ингээд торомзг болохоор дандаа шарав зогсдог байхгүй юу? Тэгээ ингээд гадар дуусчдаг. Тэр нь дуусангууд одоо ингээд нэгэндээ өгдөг ч юм уу. Нэг тий хол байсан ч гэсэн одоо ингээд авчиж өгдөг. Тэр нь гоё. Тий 7 хоногийн 7 өдөр л зугладаг та. Ороодсон хамаарахгүй. Яг энэ чэнэл тэгэл энэ чэнээсээ ингээл ийш тийшээ маршрутаа солиол, байршлаа солиол. Тэгээ ер нь бол заадаг. Тэгээ ер нь бол би биэндээ тэгэл яг өөрийнхөө мэддэг чаддаг юм аяг би биэндээ заагаал явж идэв юм да. Сайн дөрөв. Одоо ингээд энэ тентгийн хог могийг түгээ ингээд дугуйтгаа ингээд араг үрээ явж араг үрж байгаа юм шиг ингээд явангуудаа ингээд хог могоо ингээд хийж мэгээд яг тгий гэж би яг нэг бодсон юм аа. Тэг бөөнөрөө яг нэг цугларж агаад тгий гэж бодсон. Ер нь дугуйг би анх унж эхлэе гэсэн шалтгаан нь болохоор ерөөсө гэртээ уйдаад хийх юм байхгүй амьдрал ерөөсө нэг тийм уйдахтай болчдөг байсан. Тэгээд манай хоёр найз дугуй энэ төрлийн дугуйг унж эхлээд тэгээд энэ крипт орсон байхгүй юу? Дугуйгаа амар удаан мөнгө цуглуулж аваад тэгээд унж явж байгаа хулгайд алдсан. Тэгээ найзынхаа дугуйг хэдэн сар зээлж унж явсаар нь байгаа л тэгэл нэг л мэдхэд энэ крипт чи орлооч гэсэн юм байхгүй тэгэл хамт ордог нийлдэг болцсон явж исэн. Тэгээ ер нь амьдралын идэвхтэй байлгыг үл ер нь л цаг цаваараа энгийн л дугуй муунаал энгийн л өнгөрүүлчихэд л ер нь амьдрал тийм идэвхтэй болчих болох юм шиг санагдаад байдгийн. Ер нь тэгээд аав ээжүүд нь сайн дэмжиж дугуй нэг ивэл Ер нь дэмжиж өгчүүл зүгээр харин хамгаалтын хэрэгсэл касгийн заавал авч өгөөрэй л гэж хэлье да. Бид нэр өмнө жилийн 100 нөгөө нэг фиксидэй өдөрлгөн анх удаа зохиох гээд тэгээд бид нар чинь хоорондоо өөрсдөө кривэсээ мөнгө босгоод анх удаа зохиож байгаа болохоор хүүхдүүдээс ингээ мөнгө аавна гэд хураамж энэ төр гэхэр хэцүү байсан болохоор өөрсдийн байгаа бололцоогоор одоо юугаа санхүүгээ босгоод гарын бэлэг энэ төр гэд төрүүлсэн уралдаан төрүүлсэн хүүхдүүдтэй бэлгэлэх гээд тэгээ бид нар энэ дугуйг унахад хамгийн эрэхтэй байдаг strap гэд одоо педаланд ордог энэ юмыг өөрсдийн гараараа ойж нэгнийдээ бүтэн шүнжин хонсон. Тэгээ 80 ширхэг strap оёод тэр тэмцээн дээр төрүүлсэн хүүхдүүдтэй бэлэг болгож өгөөд тийм гоё өдөр өнгөрч ирсэн. Материал энтрүүдээ өөрсдөө захаас төглөж авсан тий. 2 жилийн өмнө ер нь бол нэг 20 дотор л хүмүүс энэ дууг ундаг байсан. Одоо хараадахад нэг 300 400 хэд үү? Нэг нилээн олон болсон шүү. 100-аас түрүү 8. Тий. Үгүй нодлон зунаас л хэд нилээн их болсон байсан шүү дээ. 8 сарын 17-нд амар одуулаа явсан. Монголд байгаа дугуйнууд бол яг дунд чинь бол нэг саяас 3 саяын хооронд байдаг. Тэгээ миний дугуй бол одоо 10 дөхөм үнэтэй 10 сая төгрөгийн үнэтэй л дугуй гэж ер нь явдаг юм да. За ер нь бол өмнөх дугуйгаа одоо fork гэдэг юуг нь энэ хэсгийг хугалчаад тэгээ би тэр дугуйнхаа юунуудыг сэлбгийг тараад зараад тэгээд ер нь бол энэ дугуйг нэг нэгээр нь босгож авсан байгаа. Арамын нэг 4 саяар тэгээд ингээд Thomson-гийн сет гээд бас юу бас нэг том брэндүүдийн тэднийхийг бас зорж бас авч байсан. Нэг 2 хоногийн өмнө орж ирсэн бас миний дугуйнаас бас үнэтэй нэг л дугуйгаа. Муу дугуйгаа бас хамгийн үнэтэй Монголын хамгийн үнэтэй дугуйг унах сайхан л дээ. Өчтөр өлөө оржигдэр нэг минийхаас үнэтэй дугуй орж ирсэн.
Тэгээд ер нь бол нэг нэгээр нь цуглуулсаар хагаад тэгээ ер нь босгосон доо. Дандаа гадаадаас нэг явуулдаг нэг сайн ах байд юм аа. Тэр үн. Тэр үнээс юу яасан тэр их буян болдог хүн дээ. Тэг ер нь албан ёсны тийм яг дэлгүр мэлгүр ахгүй яг хөв хүнээс авдаг тэгээд гадаа дотоодоос захиалдаг тийм юмнууд л байгаа та. Энэ юу яаж байгаа? Манай 2 жил дугуй холбооноос одоо 2 жил дараалж зохион байгуулж өгсөн тэмцээн дээр 2 удаа улсын гэж тий улсын аварга болсон хүн байгаа. Яг энэ төрлөөрөө тойрог уралдаан дээр go kart-аар 2 жил дараалж улсын аварга болсон хүн байгаа. Би бол яг хичээлээ 2 жил болж байна. Тэгээ анхаас ÖSK-ийн цуг онж эхэлсэн л. Тэгээ ÖSK-аас ер нь сураал явж байгаа. За ер нь бол амьдралдаа өдөр тутамдаа дугуй унахыг хөвшөрөө. Тэгээд жолооч ах эгч нар маань замын хөдөлгөөнтэй соёлтой оролцоод замаа гоё хуваалцаад ирлээ гэж уриалж байна. Артчуу. Нааш тачуу.